Онгоц хөөрч үйлсийг сүлбэн нисэх тэр мөчөд та зорьсон газартаа аюулгүй тав тухтай үрхийг боддог л үсттэй. Тэгвэл нислэг бүрийн өмнө цаг агаар, түлшний тооцоо, онгоцны техникийн үзлэг гээд маш олон нарийн процессыг шалгаж бүх зүйлийг төлөвлөж бүхнээс дээгүр цаг агаарын эрс тэрс нөхцөлд зорчигчдын амь насыг хариуцсан ажиллаж хүссэн газарт нь хүргэж буй тэр нэгэн эрхэм бол нисгэгч юм. Jobs нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар агаарын замын эзэд болох нисгэгчдийг танилцуулж байна. Намайг Илхам Сүрэнгийн Намин гэдэг. Би Мяа төрөмчт хавцад компанид Boeing 737-800 агаарын үлгийн хамтран нисгэгчээр ажилладаг. Ер нь бол ажлын хуваар янз янздаг шөнийн нислэг, өглөөний нислэг, өдөр ч юм уу гэл тэгэл тухайн цагаас шалтгаалаад нэг цаг 30 минутын өмнө ч юм уу ер нь ажил эхэлдэг, ажилдаа гардаг гэсэн үг. Хамгийн түрүүнд операшны өрөөнд ирнэ. Бүгдээрээ нислэгийнхаа одоо мэдээлэлтэй танилцаад түлшин авна, цаг агаарын мэдээлэлтэйгээ танилцсан, тухайн өдрийнхаа бүх мэдээлэлтэй танилцаад дараа нь бүхний ажилтнтай хамт брифинг хийчихнэ. За тэгээд онгоц руугаа ороод онгоцоо бэлдээд тэгээд хөрөхөд бэлэн болсон байна. Наваг Бадраа гэдэг би одоо Мяа төрөмчт компани Boeing 737 агаарын үлгийн хамтран нисгэгчээр сүүлийн 2 жил ажиллаж байна. За одоо энэ маягийн онгоцон дээр 2010 цагаас төвчтэй байгаа. За нисгэгчийн цагийг бол дараас нь 7 өдөр 28 хоног жилийн 365 хоногт хувааж ярьдаг. Жилдээ бол 1000 цаг, дараас 28 хоногт бол 100 цаг гар хязгаарладаг байгаа. Энэ мэдээж нисгэгчийн эрүүл мэнд, нислэгийн аюулгүй байдалтай бол шууд холбоотой. Дэлхий дээр өдөр бүр иргэний, цэргийн, тээврийн гээд 100 мянгаас 120 мянган онгоц нисэж байдаг. Өдрөөс өдөрт аялал жуулчлал хөгжихийн хэрээр энэ тооч нэмэгдэнэ. Тухайлбал Мяат төрийн өмчит хувьцаат компанийн хувьд 2024 онд нийт 10 ширхэг агаарын хөлөг, 4225 агаарын нислэг үйлдэж 1,153 мянган зорчигчийг тээвэрлсэн байна. Хамгийн туршлагатай нисгэгчид эдгээр олон улсын урт хугацааны нислэгүүдийг удирдах бол шинээр бэлтгэгдэж буй нисгэгчид богино зайн болон дотоодын нислэгүүдээр туршлага хуримтлуулдаг. За нисгэж болохын тулд бол 2 төрлийн арга зам байгаа. Эхнийх нь бол бакалаврын зэрэг эзэмшингээ давхар мэргэжлийн нисгэгчийн үнэлгээ хамгаалах боломжтой. Эсвэл мэргэжлийн нисгэгчийн бүтэн сургалт Academy Flight School-уудаас байдаг. Тэр нь болохоор 1-2 жил програмынхаа хэр шахуу хууртгал шалтгаалдаг байгаа. За ямар ч нисгэгч бол шаардлагатай 3 үнэлэх байгаа. Эхнийх нь үнэлэх болохоор Private Pilot License буюу хувийн нисгэгчийн үнэлэх байгаа. Хоёр дахь нь Instrument Rating буюу хэрэглээний нисгэгчийн үнэлэх. Гурав дахь нь болохоор Commercial Pilot License буюу арилжааны нисгэгчийн үнэлэх байгаа. За арилаа нисэх хэрэгтэй болж байна гэсэн requirement-тэй хангалтынхаа дараа онгоцны агаарын үлгийн дарга болох, капитан болоход шаардлагатай үнэлэх нь болохоор ATP гэдэг үнэлэх байгаа. Нисгэж болохын тулд тухайн улсын агаарын тээврийн салбар дахь нийцсэн сургалтанд хамрагдах ёстой. Эхний хэлж байна. За сургалтанд хамрахдаа онлайн буюу газрын сургалт болон практик нислэгийн сургалтуудад хамрагдчихэж одоо нисгэгчийн үнэмлэх авах эрх нь үүсдэг. Нисгэгчийн үнэмлэх авахд ер нь бол дунджаар 2-оос 4 жил ч юм уу ер нь бол залуучууд зарцуулсан байдаг. Нисгэж байгаа үнэмлэхийг авчаал ер нь бол тэр тухайн хүнээсээ л шалтгаална да. Одоо хэрэг нисмээр байгаа, өшөө илүү их цаг нисмээр байна уу? Зарим хүмүүс бол үнэлгээ CPL үнэлгээг авчаа дараа нөгөө instructor rating гэж авдаг. Одоо нөгөө багшлах хэрэг аваад бас нэлээх туршлага хуримтлуулад өөрөө нөгөө сурагчтай болоод өөрөө заагаад тэгээд явдаг хүмүүс байна. Нисгэгч ганцаараа ажилддаггүй. Бүхэгийн багийнхнаас гадна нислэгийн удирдагчид, инженерүүдтэй байнгын харилцаатай байж, нарийн төлөвлөлт, хамтралд ор ажилдаг. Тэд агаарын хөлгийг хэдэн 10 км-ийн өндөрт жолоодохоос гадна онцгой нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах ёстой. Жишээ нь хүнд агаарын нөхцөлд аюулгүй газарт хийх эсвэл онгоцны системийн саатлыг удирдан зохицуулах нь тэдний хариуцлагад багтана.
Миний ер нь харж байгаагаар нисгч хүн амар олон төрлийн ур чадварыг ингээд эзэмсэн байх хэрэгтэй юм шиг санагддээ надаа. Одоо жишээлбэл ингээд мэдлэгтэй байх хэрэгтэй, туршлагатай, багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй тэгэл манлайлах чадвар гэл ер нь бол олон чадварууд байдаг. Энэ бүгдийг ингээд харахаар хамгийн гол нь яг ингээд сэтгэл зүйн эрүүл мэндэд айгу анхаардаг байх хэрэгтэй. Айгу тийм стресстэй орчинд айгу тайван ажиллаж чаддаг. Тийм чадвартай байх хэрэгтэй болох та. Ковидын үеэр нисгчийн сургуулиуд зогссны улмаас дэлхийд даяар нисгчдийн хомсдол үүссэн бөгөөд энэ нь цалингийн өсөлтөд нь нөлөөлсөн. Иймээс авиакомпаниуд туршлагатай нисгчдийг татахын тулд өрсөлдөөн үүсгэж өндөр цалин санал болгож байна. Олон улсын дунджаар тогтмол тарифтай авиакомпаниуд нь нисгчдэд $48,500-аас $270,000 хүртэл цалин санал болгодог бол томоохон авиакомпаниуд хамгийн өндөр цалин болох $400,000 орчим цалин өгдөг байна. За хүүхэд залуучуудаа нисгэж болохыг хүсэж байгаа бол багаасаа пашн өндөртэй байх хэрэгтэй. За техник сэтгэлгээ буюу математикийн болон физикийн онлын үндсэн ойлголтууд бол багаасаа авсан байх нь бол энэ мэргэжлийг сурахад бол маш төхөн болж өгдөг. За англи хэл бол угаасаа глобалны хэл болсон. Зайлшгүй сурах хэрэгтэй. Тэгэхээр хэл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, пашн. Ирээдүйд нисэх онгоцны технологи, хэмэл оюун ухаан хөгжихийн хэрээр нисгчийн үүрэг өөрчлөгдөж байгаа ч нисгэгчид үргэлжил агаарын замын гол удирдагчид байх болно.